Та бүхнийг бас одоо Улс аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн одоо Матнавч гэдэг энэ нэмэгдээтэй бас одоо хүүхдийн асуудлын талаар бас ярилцъя. За танд өнөөдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн байдлаар бол уяаш нартай анхааруулж хэлэх бас нэг хэд хэдэн зүйл байна. Үндсэндээ бол бид нэр бүх сумын бол аймгийн баяр наадмуудад дөрвөн үндсэн шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт бол хүүхдээ эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулсан байх ёстой. Хоёрдугаарт хүүхд бүхрийн эцэг эхээс нь зөвшөөрөл авсан байх ёстой. Тийм ээ. Гуравдугаарт эцэг эхтэн гэрээ байгуулад зөвшөөрөл авсан байх ёстой. Гуравдугаарт бол хүүхдийг бүрэн хамгаалтын хувцас хэрэгсэлтэд оролдуулах ёстой. Энэ бас тусгай цаанаас стандартаар батлагдсан хувцас хэрэгсэл байгаа. Дөрөвдүгээрт бол хүүхд бүрийг гэмтээ хослын даатгалд хамруулсан байх ёстой. Тэгэхээр одоо үндэсний хэмжээнд зөвшөөрөгдсөн даатгалын компаниудаар доотлон 100 мянган төгрөгөөр даатгах 20 саяын буцаан уулгалттай ийм даатгалын тогтолцоо явж байгаа. Энийгээр хүүхдүүдэд даатгаж хүүхдүүдэд уралдуулаарай. Мөн уралдааны үед нэг өдөрт 2 морь унах ёстой гэсэн ийм бас журам хэрэгжиж байгаа. Тэгэхээр хүүхдүүд маань уралдааны үед зам хуурай олон дахин морин дээр гарч явхад маш их ядарч байна. Замд хуурайшлтаа эргэж хоол унд идээгүй ам цангасан байдалтай. Тэгэхээр ер нь эцэг эхчүүдэд анхааруулж хэлэхэд уяач нарт хүүхдээ морь сольж унуулахдаа унаж дассан морийг нь унуулаарай. Мөн 8-аас дээш насны хүүхдүүдийг морь унуулах шаардлага тавьсан байгаа. Мөн морийг маш сайн үнд сүрсэн хүүхдээр унуулахгүй болохоор ам булаах гэх мэтчлэн хүүхдүүдэд маш их бас хүндрэл үүсэж байна. Ингээд эцэг эхчүүд хүүхдүүдэд анхаарад уяач нарт одоо ямар хүүхд мороор унуулах вэ гэдэг дээр маш сайн анхаарч өгмөр байна. Мөн уяачид эцэг эхчүүдээс зөвшөөрөл авч гэрээ байгуулж хүүхдүүдийг унуулахгүй бол эргээд хүүхд хамгааллын асуудал маш өндөр түвшинд хариуцлага бас маш өндөр түвшинд тооцогдож байгаа. Ингээд мөн сум аймгийн застрагын захирамжтай энэ баяр наадмын арга хэмжээнүүд бид бүхэн шаардлагуудыг тавиад хамтран ажиллаж байна. За ингээд одоо бас уяачдад бас одоо энэ шаардлагатай мэдээлэл өгсөн одоо танд баярлалаа. Тэгээ та нарын цаашдын ажилд амжилт хүсье. За баярлалаа.